Аян шисэн зээрд морьтой хүн өтгөн шугууг туулан гарч ирээд морьныхоо хамыг тадлаа. Чаан хөмнөн 50 ногоон дэвсэг дээр нэгэн хүрээ буудал байлаа. Задгай түүдэг улзаж, сул тавилсан морьд шугууг чиглэн бөөмдрөн идэлшлээд тэрэм чачрын дэрэгдүүр хормоогоо шууж ханцуу шамлсан хүмүүс хөлхөлдөн. Аян чин хэсэг зур алмаарснаа буудлын зүгд өглөө. Умдаас хүнд таатай завшаан босов. Нэлээд ойртож үзвэл тэр буудлын хүмүүсийн зарим нь түүнийг анзаарч гээчний хүндэлхэн үүднээс хормоогоо буулгахад дээлийн хажлагтай урт оноог харсан аян чин сүрхий цочиж буурал суусан живэртэй хөрөн борд сарай бараагаад иржээ. Яг энэ үеэр чачраас гарч ирсэн бахимэр аян чинийг хараад буурчих гайхаж "Есүхэ" гэж дуулдлаа. Аян чин морноосоо бууж дэрэгдээ ирсэн татар залуугийн гарт цулбуураа атгуулад мөнөөхө бахимэрийн зүг мэхийн ёсолж "Тийм ээ, би Есүхэ байна. Мэгүүчин хөө тавтай морилж байна уу?" гэлээ. Төвхийн товчоо 1170 оны тэр зун хамаг Монгол тайчууд аймгийг засгалж байсан Есүхэ Баатар хуучин өст татаруудын нэгэн явуул буудал дээр энхүү таарсан нь догшин омогт энэ хоёр аймгийн эзэдийн эхний ч учрал биш. Харамсалтай нь сүүлчигч биш байлаа. 30 гаруй жилийн өмнө татарууд Есүхэн аваг болох охин бархаг ноёныг олзолж зөрчдийн алтан улсад хөргөж алууснаар ус барилджээ. Хожим нь татарын наргил зайранг тайчууд барьж хороолоо. Даага нэхмэд татарууд шамдаж хамаг Монголын Амбгай хааны гиндүүлэн өөчлөөд бас зөрчдөд тушаан нөгчөөсөн билээ. Хойд жилэн Есүхэ цэрэглэж татарын удамт ноёдын нэг Тэмүүжин үгээг олзоллоо. Тэр зуны ихээр Есүхэн хатан өвлөн ууган хүүгээ төрүүлв. Гайхалтай содон сонин шинж билгийг төрөгдүүлсэн тэр хүүтэй Есүхэ мөнөөх хатуу сэтгэлд эрлэхэг татар ноёны нэрийг хайрлаж бөлгөө. Гэтэл өнөөдөр Есүхэн үхэх мөч тулсан мэт. Тэнгэрийн таасанд сэтгэл гонсох учир бий билүү хэмээн Есүхэ бодлоо. Өвөг эцэг хабуул авгах хотуулын адил их цол өргөмжлөгдөөгүйч өнөөдөр хамаг Монголыг эзэгнэн захирч байгаа билээ. Даанч сэтгэл амгалан болсон. Харьяа олон аймаг түүнийг эзэн гэж бүрнээ бишрэн дагнуу гэвэл хараахан үгүй. Бас тайчуудын тэрслүү авганар нь нүд болондон үзэж завсар чөлөөг эрэлхийлнэ. Хэрв Есүхэ зуурдаар мөнх орноо игвэл тэд хэрхэн аашлах бол? Ах нэгүүн нь тайш хэрэгмдээ түүцэхгүй зөөлөн буурай. Эрхэм Баатар энэ алс газар гагцаар аялах нь юуны учир вүлээ? Гэж чачирт зэрэгцэн суусан хойноо мэгүүчин асуулаа. Хүүгээ ургийн газар хүргээд буцаж явна гэж Есүхэ ингүүхэн хариулаад өөрт нь барьсан нангад хийцийн том хөрөн хулыг тосон авч өтгөн хүүтэн айргийг алгуур шимнүүлээ. Үнэхээр тэр 9 настай Тэмүүжин хүүгээ Хонградын дээс эцний дөрхөд буцаж яваа билээ. Тэр жил бойрын хөвөөгөр манийг илдэж явахдаа Баатар та чирэг залуу байж тэр зэрэгтэй нь үл буурах хэмээн санж болох. Харин нас үдий эхэж сахал ус цайгаад бас ч их аймгийг зөнхлөх атал сүүдэр дагуулж морддгүй тань хачирхмаар гэж мэгүүчин эргэлзэн тэнсэх байдлаар лавлжээ. Хамаг Монголын төлөө санаа тавих нь миний хэрэг. Хэмдэг болсон бие минь хамгаалах хэсэг тэдний хэрэг тул би яахан сүүдэр дагуул шаардж болно гэж Есүхэ хэлээд татар ноёныг ширтэж "Хэдий 2-3-ын зэрэг дагуул байлаач Баатар та намайг инхүү тааралдвал хатан татар номыг эс татна гэж юу?" гэлээ. Энэ үгэнд мэгүүчин сэтгэл эхэд ханж нүрээ элбэн тамшаахна. Үнэхээр чамайг хэдэн цэрэгтэй явсан ч хороохтол хорооно гэсэн бодлоо илэрхийлэх мэдэв. Төвхийн товчоо нас 50 гартал Есүхэ юу эсийг үзэв.
Завсаргүй дажин самунд нэрвэгдсэн ард олон өмгт баатар эцдийг хаврын хур мэтэл хүсэн хүлээж тэднийхээ нэр сүрийн дор төвшин амьдрах гэж хүсдгийг сайтар мэднэ. Тэгээд ч боржхон овгоо бүхний дээр гаргахыг эрмэлзсэн өвгдийнхөө тэмцэлд залуу насаа зориулжээ. Энгүү малчтын дайсан болсон хятадын хулгай нарыг өмгөөлөгч Алтан хааныг үзэн ядаж их говийн сэжүүрт тэдний шоргоолч шиг олон цэрэгтэй тулдаж явлаа. Өвөг эцэг авгах нар нь хаан ширээнд суухад Есүхэ амсхийн баярлж тэднийхээ тушаал зарилгийг даган төрийн үйлсд суралцаж доройтон буурсан сүм улсын бэлэг тахилгыг хүлээн авах түвшиндийг толгойлсон ч удаатай. Наймны хаадын хэтэрхий тансаг өргөөнд элчин болж саатан амьрлах зуур лалан мөргөл худалдаачдын үлгэр мэт яриаг сонсож газрын дунд тэнгисийг заглан баруун твийн зэрлэг омгуудыг номхотхон дарж буй арабын эхэрсэн сураг дуулаанд атаархаж байсан үеч бий. Тэр их халифуудын тухай хожим хөвгүүдтэй байн ярьдаг байсан билээ. Өдгөө эрхэн дээдсэн зуурдаар ертөнцийн мөнх усыг үзэж хамаг үйлцэн Есүхэ нуруунд буусна цагийн харгай. Өөрөө хэдий ядавч өрөөлийн зовлонг өөрийн адил үзэж явжээ. Хэрэдийн тойрол хаан төрсөн дүүдээ өөгдөж муугаа үзэж явхад Есүхэ эдэрхэг цэргээр туслан хуучин түнш наймны бааtruуд луга тулж тэднийг няцаан дараад тойрлыг суурьнд нь суулгасан билээ. Тойрол түүнээс олон дүү бөгөөд танхи зоргоор өссөн бедмуутай ир бас ч ёс заншил өөр тул Есүхэ төдийлөн хансах нь үгүй. Гэвч Хэрэдийн ордны хэв ёс заншил загалмайтны ааш хараншин эгсийн шинжтэй тул хөвгүүн Тэмүүжингээ тэнд баахан суулгаж эгэл хөдөх зангаас нь гээгдүүлэхийг хичээсэн буй. Аяны хүн оройтхон сайн бус. Үүнийг үдэлтийн ёс болгон барьсав. Гэхийг сонсоод Есүхэ тэргүүн өргөж үзвэл мэгүүжин шармал хээтэй зэс цомыг түүнд барьж байлаа. Есүхэ цомыг авч уруулдаа ойртуулбал самсан архины эхүүн үнэр хамрын цоригжээ. Аяны хүн оройтхгүй замаа өөхөн таатай. Гэвч хээр унахгүй бол бүр зүгээрсэн. Гэд Есүхэ буурал сахлаа элбэхэд мэгүүжин шазуураа зууч. Баатар санаа зовх хэрэггүй. Таны отог хүртэл гайгүй газар үлдэж. Эрх биш гэртээ хүрнэн буй. Гэлээ. Архийг ууж дуустал хоолоо дээр нь ямар нэгэн зүйл тунаад хэл хөштөл хорсохыг Есүхэ мэдэрч гэнт чичирсэн гараа хүчлэн бариад цомыг явган ширээн дээр зөөлөн тавилаа. Тэгээд татар ноёны зүг басамжлангүй инэвхийлж дайсанд чинь гэлаалаа. Одоо аяна залгасуу. Гэвэл мэгүүчин нүрэ буруулж толгоогоо үл мэдэг доглоо. Чачрын хаяанаас богн цээживчтэй чээр хархуу өндийхэд Есүхэ тэрүүлэн босоод шарвсхийн алхаж чачраас гарлаа. Морин домордвол толгой нь эргэж байжээ. Жингээд буудлын зүг эргэж харсангүй. Морио даврын хөдөлснөө тас хийтэл шав хурдан давхиуллаа. Хөөх толгойд нэг намсан нэг өндөрсөж чихнээс салхи шүүхэн хөлс нэвчиж хогордсон нүрийн сэрвцүүлэн амс хийлгэх үйс дайснаасаа эсэмэж тэдний хорт идэг балайдл үзсэн тул хөх тэнгэрийн өмнө эчингүүрэх газар үгүй. Хөвгүүд минь намайг сайнаар дурсагтун. Надад эчгүүр үгүй гэсэн бодол зурлцсан бууж байлаа. Цагаан гэгээ тасархын үйс хот айл руу нохоо шуугуулан давхиж ирсэн хүнийг эхлээд отог бүлийнх нь таньсангүй. Мориноос буухчгүй. Бүргээ тас тэврэн тонгоосон тэр хүн лүү бэхтэр дөхөж очсноо цорхирон ухс хийж эцэг минь тэнгэр минь гэж барихирчээ. Овлուն тэргүүлэн гэрийн бүхэн мэгдэн сандран хөдөлж гал зулын гэрэл хөндийд дүүрлээ. Есүхэ баатар шүн дундын үед нэгэнтээ сэхэ орж тойрон зогсох хүмүүсийг харснаа. Хавдаж хөхөрсөн хэлээ арай ядан хөдөлгөж эцсийн үгээ хэлсэн нь Тэмүүжнийг хурдан авчир. Тэмүүжнийг гэж